За энэ хуулийг батлахад улс төрийн нөхцөл байдал үнэхээр хүнд байсан үе л дээ. Бас их шоу драмтай байсан үе. Засгийн газрыг огцруулна гэсний дараагаар нүүрсний хулгай гэдэг 44 их 80 айхтар хэргийг дорж ханд Чимдий Хүрлбаатар нар зарлаж 17 хүний нэрийг жигсааж өнөөдрийг хүртэл тэр хүмүүсийнхаа ихэнхийн ажил амьдрал алдар хүн дээр нь тоглосон тэр үед энэ хуулийг баталсан юм аа. Тэр 17 дотор нэр дурдгдсан 5-6 гишүүн өнөөдөр энэ хурал дотор байна. Байнгын хороо даргалаад сууж байна. Ийм нөхцөл байдалд пиар-н давамгайлж энэ хууль баталсан. Тэгэхээр энд алдаа байлгүй яах юм байгаа. Тэгэхээр энэ хуулийг өөрчлөх гээд оруулж ирж байгаа ажлын хэсгийнхнийгээ хулгай хийх гэж байгаа юм шиг бити тэгж ярьцгаагаач. Энэ хүмүүс хулгай хийх гээд энд ингээ бөөнөр сууж байгаа биш. Аливаа хууль болохгүй байвал засаж болно. Засаал яв. Зах зээл дээр тохируулаад би бол дэмжиж байна. Ялангуяа 13-ыг дэмжиж байна. Төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нийгэм эдийн засгийн ач холбогдолтой гэж үзживэл энэ нүүрсээр яг бартер хийж болохгүй гэж бүтээгдэхүүн солилцохоор. Энэ заавал дээр үед хийдэг, орчин үед хийдэггүй юм биш шүү дээ. Энэ 14 мега төслүүдэд тэгээ яаж хөдлөх юм? Энэ нүүрсийг юунд нь хармалдгийн түүхийгээр нь тэгээд бартер хийх ёстой бол хийгээд гаргаад нийгэм эдийн засгийн ач холбогдолтой том мега төслүүдэд хөдлөх нь зөвөө. За 6.5 сая тонн гатсан байна гэж энэ хилийн үнээр гээд үнэн нь буутсан. Энийг тэгээ яах юм? Байлгаад ах юм уу? Нүүрсний үн өсөхгүй хүртэл бид нар хараад байх уу? Гүү штэ. Өөрчлөөл явах хэрэгтэй штэ. Дээрэс нь энэ дотоодын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүд бүтээгдэхүүний хомсдолд орсон яхаа мэдэхгүй сууж байна. Ашигт малтамлын тухай хуулиуд дээр баяжуулах болон шинжилсэн найруулга дээр энэ үйлдвэрүүдэд тусгай зөвшөөрөл өгөх хуулийн төсөл ороод ирсэн байгаа. Болохгүй байгаа юмыг зах зээлийнх нь нөхцөл байдалд тохируулаад засаад явах нь зөв. Энд байгаа ажлын хэсгийнхэн яг үннийг хэлж чадахгүй байна л да. Яа тэгвэл хамаагүй үннийг хэлжүүл нүүрсний хулгайч болж харагчих гад байгаа учраас үгээ зээлгээд энэ эдний буруу бишэлтэй. Тэгэхээр бид хэд тухайн үеийн пиар, тухайн үеийн улс төрд гаргасан алдааг хүлээн зөвшөөрөөд одоо тэрийг засаад хуулиа оруулсан зөв гэж бодож байна. Дахиж харин ийм улс төр хийгээд хууль батлаа тэр нь пиарын шин чанартай болоод 2 жил бололгүй тэр нь амьдрал дээр буцаал гараад ирж байгаа байхгүй. Тэгвэл одоо бид нар 126 засаал явчих. Энэ дээр амар их маргаадах шаардлага байхгүй. Сайн зориг гишүүнтэй санал нэг байна. Сайн зориг гишүүн бид хоёр санал нийлэх юмтай өдөр ирдгэл юм байна. Талархаж байна.